За жижигхэн төлөвлөрийн хөнгөлөлтөө сангийн төсөлд хамрагдахад одоо хамгийн чухал асуудал бол барьцаа өрнгийн асуудал байдаг. За тэгэхээр ямар одоо барьцааг тавьж болох уу? Барьцаа өрөнгөнд ямар шаардлага тавих вэ гэдэг тухай одоо ярья. За ер нь бол барьцаа өрөнгө нэгдүгürt үл хөдлөх байж болно. За үл хөдлөх хөрөнгийг бол тухайн жидүү сан маань ерөнхийн нийтлэг жишгээр бол 70-80% өргөнөлдөг. За газрыг бол тухайн одоо объект баригдсан уу, баригдаагүй юу гэдгээс хамаарат бол үнэлдэг байгаа. За зарим хүмүүс жидүү төсөлд одоо орохдоо тийм ээ за худалдаж авч байгаа тоног хөрөмжөөр барьцаалж болох уу гэж асуудаг. За энэ дээр бол болохгүй гэсэн. За ерөнхийдөө одоо таны барьцаа өрөнгө тийм ээ та одоо төслийн зээл авахд нэг төдий хэмжээний төслийн зээл авъя гэдэг одоо хүссэн байгаа шүү дээ. Тэгэхээр барьцаа өрөнгө чинь хэрвээ хангахгүй бол барьцаанд нь тохирсон зээл олгоно. Эсвэл хин нэгний итгэмжлэлээр одоо нэмж бас барьцаанд тавьж болдог байх нэ. За ер нь бол барьцаалгаж байгаа үйл хөдлөлт дээр бол заавал даатгал хийлэгдэг. Тэгэхээр одоо даатгал хийлгэнэ гэсэн ийм бодолтой байх хэрэгтэй байна. За ер нь бол орон нутагт байгаа өмчийг бас одоо барьцаалж болох уу гэж асуудаг. За орон нутгийн өмчийг бол барьцаалж болно. Тэгэхээр тухайн орон нутгийн одоо өмч нь хаана байгаас гэдгээс хамаарат үнэлгээ бол тогтдог байгаа. За ийм учраас жидүү сангийн төсөлд хамрагдахдаа ер нь бол миний хүсэж байгаа зээл одоо яг үнэхээр одоо надад байгаа барьцаа хүрхүүгүй юу? Хүрхгүй бол би хинээс одоо итгэмж хийлгэж болох вэ гэдгийг бас бодож иж төслийнхаа хэмжээг бас тогтох нь зүг баг шүү. За ингэж амжилт.